Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 3 гишүүнтэй байдаг. Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын хурлын дарга. За энэ 3 гишүүний одоо 2 нь одоо нэг аимшигтай мэдээлэл хийсэн. За тэрний юу гэхээр ер нь бол хууль хяналт, цагдаа, прокурор, шүүх гэж байдаггүй. За нэг хідэн дарга ширээний ар сууж ирсэнээр за энийг шоронд хийх үү? За ингэхүү гэж яриа сууж идэг тий. Тэгэл тэр нь биелдэг. Ийм ноцтой зүйлийг ярьсан. Тэгээд өнөөдөр энэ нь ингээд өнөр цэцгийн асуудал яригдж байгаа боловч маргааш одоо тий нэг дургууг нь хүргэсэн. Нэг даргатай бүр адаглалтай нэг даргын хүүхдийг очиод зодчих юм бол тэгээд баларх нь штэ. Шоронд орох нь штэ. Тэр дарга уурлал миний хүүхдийг зодчихлоо гэд нэг энгийн артын хүүхдийг авчиад хориулах ийм даалгавар өгчхөр байна штэ тий. Энгийн логикоор нь бодохоор. Тэгэхээр энд нөгөө хүн засаглаад байна. Хууль засаглахгүй байна гэдгийг бол тод харж байгаа. Тэгээ энэ дээр би Амар Баясгалан гэдэг их хурлын даргаар ажиллаж исэн, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн оюун эрдэнэ нарыг энэ ярьж байгаа зүйлээ нотлоо гэж хэлмээр байгаа. Тэгээд дээр нь бас тухайн үед ярьж яахгүй яасан юм бэ? Ирэх мэдлэлтэй байх та тий. Одоо ингээд улс төрийн эрүүлдэ ашиглах гээд байгаа юм уу? Ямар нэгэн ил бамбай болох гээд байгаа юм. Ингээ яриад байгаа чинь таалагдахгүй байна. Тийм учраас энэ ярьж байгаа зүйлээ нотл. Өнөөдөр ингээд дуугардаг сэтгүүлч шүүмжилдэг сэтгүүл зүү гэж байхаа болсон. Энтэй өөр эвлэрч байгаа хаа. Та нар одоо санаагүй бол 3-4 жилийн өмнөөс энэ дуу хоолой татагдсан гэж хэлж болно. Хин одоо энэ жидүүгийн улгаан шиг хулгайг илчилж байгаа. Хин боловсролын зээлийн сангийн улгаан шиг асуудлуудыг хилчилж байна те. Хин хөгжлийн банкны асуудлууд шиг илчилж эхэлж байна. Хин ногоо улаан автобусны хулгай ярьж байна вэ? Бараг мартсан шүү дээ тий. Тэгэхээр энэ дуу хоолой ингээд татарсан гэвэл хүн хүлэмжшүүрэх ёстой. Ер нь сэтгүүл зүг хүчгүй байлгах энэ орлогыг хууль зүйн сайд инх баяр гэдэг хүн маш өндөр үүрэгтэйгээр одоо үүрэг гүйцэтгэж байна. Тэгээ инх баяр сайд ингэдгээ би нэг нууц хэлье. За би хоригдож гарч ирлээ. Хоригдож гарч ирсний дараа эхний цагдаа оройны 68 ангийн дараа хэвлэлийн төлөөлөгч над руу явуулж уулздаг гэрт ахад. За асуудлууд баахан ярьдгийг. За тэгээд инх баяр сайд юу гэсэн бэхээр би өнөр цэцгийг бол хориогүй. Энэ хүмүүс намайг хорлоод ах шиг байна. Манай Монгол ардын намынхан намайг хорлоод ах шиг байна. Би бол хориулаагүй гэж зүйлийг ярьдгийг. За тэгээд би тийм юм байхаа гэж бодоод тэгээд байж байгаа шүү дээ. Одоо гэрээ оройнд байгаа юм чи. За тэгээд хорих ялд сонсоод явдаг өдөр инх баяр сайдын хэвлэлийн төлөөлөгч нь шүүхийн гадаа ирдэг надтай уулзах гээд. За өнөр цэцгээ чи ял авах юм байна гэж шүүхийн шийдвэрийг төрүүлээ мэдээд ш тэр хүн. Чи ял авах юм байна. Би бол ял мал аавна гэж бодохгүй байгаа шүү дээ. Энэ хэдий ингээд өмгөөлөгчгүй хаалттай шүүж байгаа ч гэсэн ингээд нотлох баримт нь байхгүй учраас гайгүй байхаа гэж бодоод гэж. Ял авах юм байна. Чи нэг 6-ны 7 гэж нэг юм байдаг юм а тэрийг ашиглаа гинэ. Тэгэхээр тэрний яадаг юм бэ гэсэн чинь би сайн мэдэхгүй шүү дээ. Би ямар эрүүгийн эрдэцтэй гинт хэрэгтэм шүү дээ тий. Яад юм бэ гэсэн чи бүх хэрэгээ би хийсэн ингээ хүлэмжшөөрдөг гинэ би шүүхийн таймд. Тэгэнгүүт нь хүлэмжшөөрчгөр зэрэг нийт оногдох ялны 3/2-ыг гэлөө дээ. За би нэг 5 жилийн ял авах байсан би гимт хэрэгээ хүлэмжшөөрчих юм бол 3 жилийн хорих ял авна гэсэн ойлголтоор хэлсэн. За тэгээд одоо би тэр асуудлыг мэдэхгүй сүүлд нь одоо хоригцны дараа л учрыг нь ойлгож байгаа юм чи ингэжсэн. За хамгийн сүүлд за ингээд инх баяр сайдын 3 дахь над руу үг хэлүүлсэн хүн эрдгийн одоо саяхан ингээд манч нас орцсон байсан удаачгүй байсан ингээ гэртээ байсан чинь за өнөрөө одоо ингээд энэ дайсагналаа болио инх баяр сайдыг ингээ битгий гүтгээдээ гэдэг би одоо үгэн гүтгэдэггүй шүү дээ ингээ 40 гишүүн үгүй 40 сэтгүүлч нүүрсний машинтай байлуу те тэрийг нотлоо гэж надад одоо 40 машин байгаа мó байхгүй мó те ямар учиртай юм бэ энийг нотлоо эсвэл тэр 40 машин тэ сэтгүүлч нь хин юм бэ тэрийг нотлоо ингээ салбараар нь гүтгээдэж болохгүй гэдэг зүйлийг би илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр инх баяр сайд за ингээд одоо аль талдаа ингээ ойлголцоод явъя. Өнөөдөр би чам руу ч одоо ингэж одоо элдвэр дайрахгүй чи над руу ч гэсэн элдвэр дайрахгүй. Ер нь ингээ зүгээр шудраг бус байдлын юм газар авцсан байна. Ингээ зүгээр сэтгүүлч хууль зүйн сайд шиг л ингээ урд урд ажиллаа хийгээ явъя гэдэг. Би бас л одоо бас л инх баяр сайдын зарим яриад байгаа зүйл нь үнэн. Монголд авилга хэл авах газар авсан үнэн учраас за тэгье гэдэг. Тэгээ өнөөдөр дахиад бас гүтгэж байна. Одоо ингээд энэ хүн дандаа ингээд юу гэдээ ингээд гүтгэх нь энэ хүний авяас юм шиг байгаа. Тэгээ үнэхээр миний хувьд бол ингээд инх баяр сайдтай
миний хувьд бусад сэтгүүлчдийн хувьд бол ингээ хувь хүний үе шонцон байхгүй шүү дээ. Мэдээж сайн зүйл хийвэл түүнийг нь дэмжиж, саар зүйл хийвэл шүүмжлэл явдаг. Энэ эрүүл сэтгүүл зүйн харилцаан дээр байхыг хүсдэг. Гэтэл бол одоо мань хүн ингээ өнөөдөр бас юу гэлээ оюутлан 20 сая долларыг сэтгүүлчид хаалтын гэрээ нэрээр авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо бодвол би л аваа байлгүй, намайг л авсан гэж гүтгэх байлгүй л гэж би бодож ил 40 машинтай гэсэн шүү дээ би чинь тий. Тэгээ одоо бодоход намайг л одоо тэр 20 сая долларыг авсан гэх юм шиг байлээ. За гэхдээ тэр би авсан гэхээр тэр цаг хугацаа нь юу юм бэлээ? Би хоригдчихсэн юм бэлээ. Гэтэ хоригдчихсэн ч гэсэн авсан л ах л та одоо яаж хийж чад тэр оюутлогын бодвол тэр нөгөө хоригдчихсэн камер торны цаана авчигээ би гутсан тороо хийсэн л болох байх л та. Тэгээ нэг ийм хүнийг ийм үндэслэлгүйгээр ингэж гүтгдэг. Тэгээ би салбарынхаасаа уучлалтгүй юмар байгаа. Энэ өнөр цэцэг гэдэг хүн рүү чиглүүлсэн юм дээр манай салбарын дандаа хэлбэгдээд байгаа юм уу? Тэ? Тэгээд байгаа бол уучлаарай. Энэ 2 сайд 20 сая доллар авсан гэд оюутлын 20 сая долларыг авсан гэвэл өнөр цэцгээ гэж гүтэх гээд байгаа. Тэрийг ясэлж хэрэгтэй. Эсвэл өөр хідэн сэтгүүлч гүтэх гээд байгаа. Тэг гүтэх гээд байгаа юм уу яах гээд байгаа. Эсвэл баримтанд байгаа юм уу? Баримтанд байгаа бол баримтаас гаргаад хэрэгчих хэрэгтэй байхгүй. Энэ салбарт чинь юу вэ? 5000 сэтгүүлч ажилладаг салбар байхгүй юу? 5 хүн тэр мөнгөний авсан байвал 5 хүний нэрлэлцэх хэрэгтэй. 4995 нь бусдынхаа тэр нэг одоо юу гэдэг нь те үйлдэлтүүл буруутгах ёсгүй. Тийм учраас айл талдаа ил толд шудраг баримтыг нь харцгаагаад ярьдаг байцгаая гэж би хууль зүйн сайдаас хүсмээр байгаамаа.